Улсын аймгийн тариалан сан биологийн маш хар зөвхөн томд байгаатай насны дотор ирэх юм байна. За ингээд манай радионы тааны мэдлээс ийхүү судалгааны ажил эхлүүлсэн юм аа. За ингээд манай судалгаа дижитал дадлаас том өөрчлөлтөд хүрэн ирсэн. Сэдвтэй за тэгэхээр за бидний өдөр бүрийн жижигхэн сонголт, ирээдүйн сонголт дэлхийн бүтээлгээр гэдэг энэ бүтэхийн хэлсэн энэ хүн хэлэг баг. За тэгээд миний өдөр тутмын амьдралаас хог аяг тасралтгүй үүсгэж түүнийг хаях уу? Эс хаях уу гэсэн сонголт ер нь хүн бүхэнд тулгардаг. За энийг яг би өөрөө авч яаж юм бэ? Тэгэхээр хэрвээ би хогийг зүгээр хайчих гэсэн сонголтыг хийх юм бол энэ ингээд яах вэ? Үргэлжлээд явна гэсэн. Харин миний хувьд бол хогийг хаяхгүй хайхаар бол хогийн сав руу эсвэл халаасандаа хийн гэсэн сонголтыг одоо тавьж байгаа. За тэгвэл би бол багш өнөөгийн нийгмийн сэхэтний давхрын эс ширхэг. Яагаад ингэж оруулсан бэ гэхээр өнөөдрийн нийгмийн сэхэтэн давхар өнгөө болж тийм бараг устдаа даалгуулж авсан. Яагаад даалгуулж байгаа юм гэхээр сэхэтний давхар улс орныхоо хөгжлийг өдөртөн авч явах ёстой. За тэгээд за надад бол уулыг өргөж усыг эргүүлэх хүч байхгүй ч гэсэн ухамсар сэтгүүд нөлөөлөх хүч бол байгаа. Тэгээд дадлыг хөвшүүлэх хэсэг нь зөвхөн миний сонголт гэж би өөрөөр хүлээж авч байна тийм үү? Бас таны сонголт. Энэ зөвхөн миний хийдэг ажил. Ганцаараа хийгээд яг нь хүлэх ажил биш байхгүй. За энэ санааг хэлж байгаа. За судалгааны үндэслэл. Таны эргэн тойронд хог аягдгүй цэвэрхэн орчин байна уу гэж олон хүмүүсээс асуугаад би хариултыг өөрөө ингэ хэлчихдэг байхгүй. Яагаад гэвэл байхгүй гэж хариулт мэдэх би итгэлтэй байна. Яг өнөөгийн Монголын нийгэм. Тэгэхээр энэ одоо жишээлбэл ингээд та бүхнээс асууж та. Таны эргэн тойронд ер нь хог аягдгүй цэвэрхэн орчин байна уу? Аймагтай байна уу? Сумантай байна уу? Монгол улсад энэ байхгүй. За асуудал хөндөж шийдлийг эрг хийх. Тэгэхээр манай зааны зүгээс манай сургууль дээр ер нь энэ бол манай сумын асуудал та. Гэхдээ бид нар сургууль дээр энэ асуудлыг хөндөд сургууль дээр энэ асуудлыг шийдээд тэгээд цаашаагаа сум руугаа, сумаасаа аймаг руугаа, аймагасаа улс руугаа ингэж явах зорилгыг тавьсан. Эхний хажид бид нар зөвхөн ерөнхий боловсролын сургууль дээр асуудлыг хөндөж байгаа. За шийдлийг эргэлхийлэхийн тулд ямар нэгэн байдлаар бид нар нэг арга зам хайх хэрэгтэй болсон. За мянган сайхан хууль төмөн янзыг дэд бүртгэж байгуулсан ч хандлага үгүй бол дадал төлөвшөхгүй. Энийг би хэлчихсэн юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай Монгол орн 800 гаруй хуультай болсон байна. Хуулийг хүн яг нь дагах ёстой. Гэвч хууль батлагдахын тулд судалгаан дээр үндэслэгдэж батлагдах ёстой. Харин тэд зөвхөн хууль батлсныхаа мөнгийг авахын тулд хууль батлуулдаг байна. Ингээ хууль анзаарх дээр хэрэгждэг. За ингээд төмөн янзын дэд төрс. Улс орн хичнээн баян байсан ч иргэдэн хандлага бол тэнд дадал төлөвшөхгүй гэсэн санаа. За сургууль бол зөвхөн мэдлэг болгох орчин бус. Харин хариуцлагатаа их дэлхийдээ ээлтэй иргэн төлөвшүүлэх гол талбар байгаасаа гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл одоогийн өнөөгийн сургуулийн
үйл ажиллагаа зөвхөн онл зөвхөн мэдлэгийг түгээдэг байна. Мэдлэг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ цаан чинь мэдлэгтэй олон тэнэгүүд улс оронд байна. Тийм учраас хандлагатай иргэн байх ёстой гэдэг санааг төвшүүлж байна. За дараа нь судалгааны зорилго. За энэ зургууд бидний хийж байгаа үйл ажиллагааны нэг зураг оруулсан байгаа. За манай судалгааны зорилго тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн орчин хог хаягд ангилан ядах дадлаг хэмжлийн суурь төвшин тодорхойлж хүрч болох дээд төвшөнд очих арга замыг эрэл хийхэд оршино. За ингээд зорилтын хэрэгжил. Хог хаягдын тухай мэдлэг чадвар хангалтын одоогийн төвшний суурийг судалгаагаар тогтоосон. За хоёрдугаарт нь судалгааны дүнгээс ангилан ядахад тулгарч буй бэрхшээл саадыг илрүүлж нөхцөл байдал тохирсон оновчтой арга замыг санал болгосон. За санал болгосон гэдэг маань одоо манай гадны зааны нэг багш маань тэнд бүтээлч ажил сайн туршлууд илтгэл тавьд одоо бараг төрүүлж байгаа бах ер нь. За хог хаяг ангилан ядах талаар мэдлэгийн төвшин. За тэгэхээр 68% нь хогийг ангилж мэднэ гэж хариулсан хэрнээ зөв ангилж хаяг талаар тодорхой мэдлэг дутмаг. Өөрөөр хэлбэл хуванцар гялгар цаасыг бол ингээ ангилаад мэднэ гэх. Тэгсэн хэрнээ яг хатуу хуванцар гэж юу вэ? Зөөлөн хуванцар гэж юу вэ? Гэх мэтийг бол мэдэхгүй байна. За харин бага ангийн сурвалжлагчдын дийлэнх нь хогийг ялгах хэрэгтэй гэж ойлгож байгаач ангиллын утга ач холбогдлыг бүр мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл хогийг ангилах хэрэгтэй гэдэг багш нь ч юм уу одоо ингээ аавч хэлдэг байна. Гэхдээ хогийг ангилснараа ямар ач холбогдолтой вэ? Бидний үр хөвгөд байгаад ямар ээлтэй вэ гэдэг талаараа ерөнхийдөө мэдэхгүй байна гэсэн санаа. За үүнээс үзвэл сурвалжлагчдын мэдлэгийн төвшин дунд зэргийн байна. Харин тань мэдүүлэх сурвалж дадлын үйл ажиллагаа шаардлагатай байна гэсэн энэ юу төрж байгаа. За дараа нь хандлага ба сонирхлын төвшин. 72% нь хогийг яг нь ангилах сонирхолтой байна. Тэгвэл үүнээс үзвэл сурвалжлагчид болон насанд хүрэгчдийн сонирхол идэвхийг нэмэгдүүлэх мөн урамшууллын систем, уралдаан зохиох болон тоглоомын аргыг хэрэглэх нь үр дүнтэй. За үүн дээр бас хог хаягдлын шинжилсэн найруулгасан хуулийн зах насанд хүрэгчдийн хувьд бол яг нь иргэнээр орж ирэх юм шүү. За дараа дадал хэвшил бэрхшээл. За 64% нь хог хаягд англи ядах хүсэлтэй боловч тохирох хогийн сав байхгүй гэдэг нь англин ядах хогийн сав байхгүй. Ерөөсөө нэг хогийн сав руу хийгээд байдаг байна. За 30% англихтаа залхуурдаг. Төвөгдөв. Тэгэд ингээд шууд нэгэр нь холио гэж. За 6% хогийн савны одоо тэмдэглэгээ ойлгомжгүй. Одоо ингээд нэг 2 сав тавьсан байлаа гэхэд яг ямар хог хийх нь тийм ойлгомжгүй гэсэн санаа. За тэгвэл ажиглалтын нүгээс харахад сурвалжлагчдад хог хаягдлаа ангилан ядахад анхаарч байгаач орчны дэмжлэг хангалтгүй дэмжлэг асуудал байгаа нь цаад болж байна гэдэг. Орчны дэмжлэг гэдэг нь хөндлөнгийн дэмжлэг тийм ээ. За хяналт гэдэг нь хуулийн ч юм уу эсвэл эцэг эхийн ч юм уу тийм зүйл. За За судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хог хаягдлын ангиллалтын талаарх ойлголт хангалтгүй. Дадал хэвшил төлөвшөөгүй байгааг тогтоосон. За хог ангиллалтын боловсролыг нас биений онцлогт нийцсэн хэлбэрээр олгож байх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт төрсөн. За хог хаягдад ангиллан ядах орчин нөхцөлийг сайжруулах,
хамтын оролцоог нэмэгдүүлэн хамгийн оновчтой шийдэл юм а гэсэн ийм дүгнэлтэнд хүрж байгаа. Тэгэхээр энэ нас биеийн онцлог тохирсон боловсрол 17 он манай Монгол улсын боловсролын тогтолцоонд байхгүй. Зөвхөн 4-р ангийн 3 цагийн хичээл байгаа. Тэгвэл энийг хууль бүтээгдэхүүнээр бид нар яах нь? Сургуульдаа тодорхой хөтөлбөр зохиогоод 1-ээс 12-р ангийн ангиудад тодорхой хэмжээний хөтөлбөр зохиож оролцуулахаар ер нь төлөвлөж байгаа. За ингээд энэ их боллоо. Асуух юм байна.